1900 жил нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Алтан гад содонд хөдөлмөрийн хүндэт медалт Санхүү банкны тэргүүний ажилтан Сиренагийн инкм оролцож байна. За та сайн байна уу? Сайхан үйлжж байна уу? Сайн, та сайхан үйлжж байна уу? Сайхан үйлжж байна. Энэ үл сайхан үл боллоо да. Энэ үл сайхан үл одоо хаврын сайхан болоод сайхан болж 100 жилээ сайхан хугацаах баха. Сайхан байн сайхан хавруулах бахоо. За ингээд та чинь энэ сумын иргэн унган иргэн бид юу үлээ өөрийнхөө тухай танилцуулна. Энэ сумын унган иргэн би энэ сумын Хожигхан магийн малчин Сиренагийн 5 дахь хүүхэд буюу 3 дахь охин болж Цэнхэр мандал суманда 1959 оны 5 сард төрх тасагт төрсөө. Төрсөн цагаас одоо эцэг эхтэрээ өсөж өндөөгөө сургуулийнхаа сургууль сурч боловсроод Улаанбаатар Өндөр хааны 10 жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн дээд сургуульд Нягтлан бодогч эдийн засгийн мэргэжлээр төгсөж 1982 онд Хинтээ аймгийн Чамдган сангийн аж ахуйд анх хуваарлагдаж Хөдөлмөрийн Баатар Гомжив даргын гар дээр анх ажлынхаа гарааг эхэлж байсан. Түүнд 1 жил гарan ажиллаад төрлөх сум Цэнхэр мандал сумынхаа давшилт нэгдэд туслах Нягтлан бодогчоор ирж ажилласан. Тэгээд Цэнхэр мандал сумынхаа давшилт нэгдэд 8 жил гарan Нягтлан бодогчоор ажилласан. Тухайн үед манай сум нийтлийн дарга Цэнцүрэнгийн эсрэн гэдэг хүн биднийг одоо анх гар дээр хүлээж авч тэр хүн бол бидний амьдрал болон ажлын минь гарааг чиглүүлэн өгч одоо үзий зэрэгтэй биднийг одоо сурч боловсруулж цаашаа ажиллах хүч төнийг өгч хүлээн авч ирсэн. Тэгээд тэнд 8 жилийн хугацаанд ажилласан байгаа. Ерөнхий Нягтлан юм байсан. Ерөнхий Нягтлан Ядамсрангуй байсан. Цэндийн Ядамсран гэдэг хүн байсан. Дараа нь бол Ядамсрангуйтай нэг жил гараа ажиллаад Гонгоржуйл Усан базар гэдэг хүнтэй ажиллаж байлаа. Тэгээд манай давшилт нийлийн санхүүгийн аппарат чинь бас нэлээд нүсэр том аппарат байсан шүү дээ. Тийм тухайн үед одоо 10-аад Нягтлантай, 4 аж ахуйтай, Нярвтай, 3 аж ахуйтай, 3 тоо үртэгчтэй. Аль юуг нь хариуцдаг Нягтлан? Би анх мал аж ахуй хариуцсан туслах Нягтлан гараа ажиллаж байсан. Сүүлдээ одоо бид нар бас тооцооны Нягтлан хийж ялаа, авто хариуцсан тооцооны Нягтлан хийж ялаа. Зөндөө олон сайхан Ахмад Нягтлангууд, мэрэгжилтэнгүүд тухайн дарга нар сайхан хүлээж авч бидний ажил гарааг одоо тухайн үед чинь бас нэлээд сайхан зөвлөдөг, хамт олон сайхан хамт олон байсан. Тэгээ одоо тэгээд төртөө гарцсан гэхэд ер нь тэр олон нүсэр аппаратнаас үлдсэн хүмүүс цөөхөн байна да. Тэр хүмүүс маань бол тухайн үеийн ажлын гарааг зөв их сайн ажиллаад одоо тэгээд нас нь өндөр болоод бас зарим нэг маань бурхныхаа оронд очсон байна. Тэгээ одоогоор бол миний бас хамт ажиллаж байсан ерөнхий Нягтлан бодогч Усан базар Саран цацрал хоёр байдаг да. Төмөр хоёрыг. Тэр үеийн нэгдлийн ажилч маш их байсан да. Тэгээд өдөө гадаа энэ төр их явж исэн байна. Тий, тухайн үед ч одоо нэгдэл чинь болохоор ямар улсаас санхүүжнэ гэж байхгүй. Өөрийн аж ахуйгаараа санхүүждэг нүсэр том аппарат байсан шүү дээ нэгдэл чи одоо. Таач гэсэн бас тухайн үед бид нартай хамт бас мэрэгжилтэн болоод мэрэгжилтэнгүүд бол айгүй сайн мэрэгжилтэнгүүдийг айгүй сайн хүлээж авдаг дарга нар байсан. Тий. Сайхан байсан бидэрт одоо түүхэнд энэ 100 жилийн хугацаанд түүхэнд үлдэх их сайхан дурсамжууд байдаг. Эсрэн дарга маань бол анх биднийг хүлээж аваад за хүүхдүүд минь ер нь бол өөртөө таарсан мэрэгчлээ, өөртөө таарсан урт ажиллаа айгу сайхан хийгээд одоо нී нүгүү амьдралд юу болж байна, болохгүй байна. Тэр болгоныг одоо биднэрт танилцуулж хамтрах шүү гэдэг залуучуудад тэг зөвлөдөг байсан та. Та бас тэрийг мэдж байгаа. Чинээр сургууль төгсөж ирэхэд ч одоо нэгдлийн дарга хүлээж аваад нэг 300,000 төгрөгийн тэтгэл
гэмж өгөөд 14 хоног амраагаад ажилд оруулж ирсэн. Тий. Би чинь нөгөө чанархны сангийн аж ахуйд ажиллаж байсан болохоор тэнд манай сумын уугуул нэг хүн байна гэдгийг тухайн үеийн дарга судлаад тэгээд манайхыг нүүлгэж ирж байхад одоо бид нар чинь жоохон залуучууд нэг айхтар хөрөнгө юм гэж байхгүй байхад 30 машиныг гөрөвчгтээ явуулж байсан. Тэгэхэд 30 машины ерөөсө 4 хуваасныхын чинээний нэг ор чамдаанхан тийм юмаа бариад нэгдэлд иржээ л. Тэгээд л одоо бидний чинь янз бүрийн юмараа бүгдийг л хангадаг байсан. Нэгдлийн яруу, сайхан ярууд байсан. Сайхан нэгдлэнгууд байсан. Одоо нэгтлэнгуудаа дурсах юм бол ядам сурангуй, лусан бозоргой, гаваадаггой, найдан сурангуй, тэгэл бадарчингуй, эренцээ хандгуй, дулам хандаггуй гэж зөндөө сайхан. Тэгэл болохгүй бол миний охин тэгээрээ ингээрээ гэл тэр хэдий ихч нар сайхан зөвлөдөг байсан. Бид нар бас дарга нараас айдаг, имээдэг, хүндэлдэг. Тэгээд хэлсэн ярьсныг нь одоо ямар ч байсан зөвлөсөн хийснээр нь хийж гүйцэтгэх гэдэг тийм л хүмүүс байсан да. Тийм байсан. Тэрний хүчинд бас бид сайхан олон жил улс нийгэмд ажилласан. Тийм тасралтгүй. Тэгээд чинь 80-аад оны сүүлээр нэг гэрээ түрээсээр эхэлсэн дээ. Тий, 80-аад оны сүүлээр аюух тийм мал аж ахуйгаа түрээсийг авч хөдөө маш их илгээлтээр гарч ирсэн шүү дээ хүмүүс тий. Түрээсээр гарч байгаа тэр залуучуудыг аюу дэмжиж өхөр хонь мал өгжсэн. Тэр тэтгэмжийг бас өгжсэн. Одоо жишээлбэл зөндөл хүмүүс гарсан да тийм төрөд өрж Баатар ууийг энэ төр гээл тий. Зөндөө сайхан алдай аж ахуй тунгууд бий болж ялаа тэрнээс. Тэгэл ер нь 90 он залгаад арчил тэгээд 91-2 оноос ч малын ховчлол явагдал эрсдээ нэгдэл маань ер нь тарах тишэл болсон байна. Тэгээд дараа нь одоо нэгдлийн гавьлууд яасан бэ? Тэгээ нэгдэл тараа тэр ховчил гэ та ярьлаа. Ховчлын юм бид нар ч одоо яваад засууд нь өвлийн хүйтэнд зуны хаалганд таалж малчтаа ховчлаа ард түмэндээ хувааж өгөх үйл ажиллагаанд бас гар үе оролцож явсан да. Тэгээд яг нэгдэл маань тараад нэгдэл чинь 3 компани болж яасан. Тэгээ яг компанид нь бол өөрөө ороогүй би тухайн үед бас нэг ажилласаа завсарлаад нэгдэл тарсан учраас нэг 2 сар хэдийтэй аав дээр бас байсан. Тэгээ байж хахад одоо дорж чолон дарга гэж сумын дарга байв. Нэгдэл тараад нэгдлийн дарга чинь ажил өгчөө дорж чолон дарга сумын дарга болж хахад. За сумын дарга сумын орлогч дарга хоёр одоо танаа судалдаж авсан догоон шаахаг сумын орлогч дарга нь унаад улаан хамбан дээлтэй дээрэс нь сумын дарга маань шаахандаа машиндаа суудсан юм шиг шаахандаа суугаад ногоон дээлтэй тэр хоёр ингээд манайд очиод за хүмүүс одоо чи энэ сум орны мэрэгчлээ энэ сум оронд юм хийх гэж одоо мэрэгжил эзэмсэн хөө чи энд ингэж байхгүй одоо тэр сумын санхуд очиж ажиллаа татварын байцааг санхүү тасгийг авч ажиллах ёстой гэж хэлээд тэгээд би бодъё аав маавтайгаа зөвлөе гэж яриад маргааш нь би аав маань надад морь барьж өгөөд би хөдөөнөөс морьтой дахиж ирж сумын захиргаанд санхүү тасгийн дарга гэдэг албыг татварын байцаа гэж одоо төсвийн нэгтлэн гэдэг ийм юмтай хамсран ажиллаж ирсэн байлаа. Тэгээд тухайн үед бас тэгж ажиллаж байхад манай төсвийн нэгтлэн тунсал ихч ухнаагийн ингэцэг энтергээд бас сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж байсан. Санхүү татвар цуг байсан юм уу? Цуг байсан. Тийм цуг байсан. Тэгээд татвар чинь бол 91 онд шинэ үеийн татвар хаалга гэж байгуулагдаад 91 онд салсан. 89 онд нэгдэл тараад тэгээд 91 он хүртэл захиргаандаа бол санхүү тасгаа тэгээд төсөвт байгууллагын бас нэгдлэнгийн ажилтай Баян мандал гэдэг мундаг нярвтай ажиллаж байл. Манай нярууд айгүй мундаг тухайн үеийн нярууд баг одооны нэгдэл шиг тийм мундаг боловсралтай сэтгүүтэй хүмүүс байсан. Гомбгой энэ чинь биднэрт маш их тусалдаг гэсэн да хүүхдүүдээ тэг эрг гээл те айгүй сайхан хүмүүс. Би гомгоогоо бас маш их дурсдаг. Айгүй сайхан барьж исэн дээр үеийнх нь юм архметикийн югаараараа боддог улаан машина надад өгч исэн. Тэгээ өөрөө няруу хүн. За хүүхдүүд минь та нар залуу хүүхдүүд амттай юм итгэл байлгүйгээд нэгдлийнхээ ашиглаадны түлхүүрийг өгөөд хоёрхан ширхэг баахад ичгэр аван шүү гэж хэлээд биднийг явуулдаг. Яг хоёрыг аваад ирдэг. Та бид нар баг хоож ичжсэн байлгүй те. Тийм тухайн үед. Барьж яг нэг л үеийнээс орж ирэл танай санхүүгийнхний л тасгаар өөрөө хөрлөд гэсэн. Тийм. Та нар чинь тэгэл юмаа танилцуулаад та нөгөө багийнхаа бариадынхаа тоо үрдэгч нэртэй цуг
явдаг гэсэн та тий. Тайлан хэлцэн гэдэг айхтар. Тий. Олсын шалгалтанд орох гэж байгаа юм шиг болдог байсан. Нөгөө өгсөн малынхаа хорогдлын шалтгааныг тайлбарлана. Тэгээд өвчнөр өгөөгүй байвал одоо дараах загнуул малчнаар юм уу малчнтайгаа чамаагүй айгуул малын юм чинь хаваад төлдөг юм тэр байсан шүү. Тий. Би одоо нийтлийн нэгтлэнгээд ирээд мал аж ахуйн нэгтлэнгийн ажлыг хийж байхад одоо мэдэндээ чойжлогоо малын хэмжээсэн тий малын хэмжээсэн чойжлогоо юунаас нугаараас нэг 200 гаруй хон туугаад наашаа явж байгаад нэг чон тараалгаад тэгээд тэр нь одоо төлбөр тавигдаад би тухайн үед мэдэхгүй бүртгэлийн үн төлбөрийн үн гэдгийг мэдэхгүй бүртгэлийн үнээр тавьчаад Улаанбаатар хотод сангийн амнаас ардын шинх солон ороноос даваа гэдэг хүн ирж шалгаад тэгээд буруу тавьсан байна гэд би цалингийн 20%-аар 6 сард оруулж ийлээ. Тэгээд тухайн үед бас л арга хэмжээ авахулж эсэлдэг юм шиг байгаа юм тий. Тэгээд нэгдэл байх үеэс ч гэдэг юм одоо хөгжилтэй дурсамжтай юмнуудыг болж лээсэн баг. Зөндөө олж байсан. Тэгээд бид нар чинь одоо нэгдлийн ерөнхий нэгтлэнгаасаа заавал зөвшөөрөл авч яж гарна өрөөнөөсөө гарч чадахгүй та нар ирчээ залуучууд бид нар л болсон 5-3 үг ярих гэхлээр айгаал тий. Тэгэл бүр гарч чадахгүй нөгөөдөлөөсөө зөвшөөрөл авахгүй цэнт санхүү засгийн нэгтлэн байх чинь бид нар чинь хөгжилдөө яг нэг оройн нэг нууцаар нэг тайлан гаргаж сууж байгаа хэдүүлээ нэг кино үзчихье гэдэг нэг кино үзээ сууж байгаа. Гэлс гэл гэрэл асаар дарга дуудаж जैन босоод хараад иржсэн. Тэгээ би бас нэг хамгийн тийм сайхан гоё хүмүүстээр ирж сайхан юм үзсэн. Тэгээ манай сум нэгдэл чинь бас аймагтай тэргүүний сум нэлээд дээгүүр ордог сайн ажилдаг тийм сум байсан. Нэлээд шаардлага сайтай тийм мундаг одоо ажилчдын төлөө явдаг тийм дарга нарын гар дээр бас өсөж байдсан доо би тэгээд би тэр сүүлд сумын санхүү тасагт орж байхдаа тэр хоёр даргаагаа очиж байгаа дүр надад ерөөсөө мартагддаггүй. Тэгээд тэр нэг ногоон шараатай очижсэн дүр. Тэгээд 91 оноос чинь шинэ үеийн татварын алба байгуулагдаад тэгээд татвар нь салж ирсэн. Тэрнээс хойш ер нь татвараас саллаагүй биз? Татвараас салаагүй 91 оноос хойш 2015 оны хүртэл татварын байцаагчаар ажилласан. Тэгээд ер нь бол би 83 он Цэнхэр мал суманд ирээд нэгдэл захиргаанд ажиллахад бол одоо хамгийн эхлээд эсрэн даргатай ажиллаж байлаа. Эсрэн даргаас дараа нь одоо Бацүх дарга байсан, Бол дарга байсан, Алтан цолмон дарга байсан. Тэгээд Инк хамгаалан дарга байлаа, Баатар дарга байлаа, Торч олон дарга байлаа. За яг жоохон хойно урд нь оруулаад хэлчих шиг байна. Тий. Ер нь 7 даргатай л би хамтарч ажиллаж байсан. Нэгдэл байхад бол ганц эсрэн даргатай л ажилласан. Тий, сум нэгдэл гэж хахад ерөөсөн эсрэн даргатай л ажилласан. Дараагийн нийгэм тий. Мин тогтолцоонд бол 6 даргатай ажилласан. Сонгуул маань 4 жилээр яадаг байсан бол. Тэгээ яг хөө тэр сайхан дарга нарынхаа буйнаар таач гисэн өөрсгөө бидний үед бол тэр сайхан биднийг юм сургасан нэгдэл нийгмийн төлөө ажил алганыхаа төлөө зүтгэдэг сэтгэл сургасных нь ач хавьяагаар бид чинь бас сум орондоо бишгүй л юм хийсэн гэж бид нар боддог. Сумын уугуул хүүхдүүд одоо суманд юм хийсэн иргэдийн төлөөлөгчдийнхөө хурал төлөөлөгчөөр одоо 20 жил суула тааж өрцгөө тэгэл бид нар бас сум орныхоо ирээдүйд гар бие оролцож явсан гэж бас өнөөдөр бас тэргээр би бахархах дуртай. Тэгээд тий. Одоо 100 жил маань боллоо. Одоо сум маань ч одоо бас хийж бүтээх ажил их л байх шиг байна. Тэгээ хүм бүрэл одоо оролцох эрмэлзэлтэй л байх шиг байна. Тэг ин одоо 100 жил гэдэг чинь бас тэр болгон одоо бидний энэ одоо жаргачаад байж байгаа бидний үед чинь 100 жил гэдэг чинь айгүй том юм. 100 жилийн одоо 34 жил 3-ных нь нэгээс илүү хувьд нь одоо сум орондоо зүтгэсэн байна гэхээр одоо би маш их тэргээр бахархдаг. Тийм. Тэгээ 100 жил гэдэг чинь одоо түүхэнд бас маш ховор тохиолдсон шүү бид нарт тий. Тэгэхээр сум орны залуучууд, сүүлийн залуучууд, сүүлийн маань дарга цэрэгнэр бол бүгд нэгийг бодож байгаа. Тэрэн дээр бид ч гэсэн гар бие оролцоод тал талаасаа сэтгэлээр гаргаад яг 100 жил сайхан болно. Би бол сайхан болно гэж боддог. Тийм. За тэгээд татварын албанд орчоод бол би босоо удирдлагатай болсон шүү дээ. Тийм. Тийм, татварын аймгийн татварын хилцэд удирдлагаар аймгийн татварын хилцээр би 3 даргатай хамтран ажилласан байдгийг. Гонгор дарга, Гам Төмөр дарга, Бат тунгалаг дарга гэдэг.
Тэгээд анх ерөөсөө татварын албанд болоор ороод сумын төсвийг бүрдүүлнэ гэдгийг бас нэг сайн ойлгохгүй, төлөвлөгөө гэдгийг сайн ойлгохгүй байжгаад одоо 91 он чинь 725 мянган төгрөг л оруулах тийм төсөвтэй байлаа. Тэрийг одоо сайн ойлгохгүй байжгаад би тэрийг нэг 86% биелүүлжсэн. Тэрнээс хойш би 100 гаруй сая төгрөг хүртэлх юуг нь одоо намайг яаж яхад чинь 2015 онд тэтгэврт гарч байгаа чинь 100 гаруй сая төгрөг 200 сая төгрөгийн төсөвтэй болж иржсэн шүү төсвийг оруулах. Тийм нэмэгдээ. Сүүлдээ ер нь манай голцуул давуулж биелүүлээ. Тийм тэгээд ерөөсөө эхний жил тэгэд таслаад сүүлийн би 23 жилд нь тасралтгүй 100-аас 150% биелүүлсэн байдаг. Тэгээ бас миний ажил аймагта ямар ч байсан тодорхой хэмжээгээр сум орно нэг аргашин татаагүй. Бас энэ маань бол бидний л тэр авч явж байгаа удирдлагын чиг үүрэгт орсон бидний ч гэсэн авч байгаа байх гэж боддог. Тэгээ даргаарыгаа дурсахад бол ер нь тэгээ эсрэн дарга маань юусэн ажил амьдрал хоёрыг нь хувийн амьдрал энэ төр нь ялгадаг мөртлөнгөө амар аль алинд нь бидэрт аягүй дэмтэй тустай ер нь л тэгин шүү гэдэг тийм хатуу шаардлагатай мундаг дарга байсан. Дорж улам дарга маань болохоор зөөлхөн хийлээд яг адилхан найз юм шиг за нэгтлэн одоо өнөөдөр тийшээ явлаа 10 литр бензин авъя гэж зөвшөөрөл авсан. Ер нь юмн дээр айгүй харьцаж ингэж хуваалцаж ажилладаг тийм дарга байсан. Бол дарга болохоор бид нартай бас за та нар одоо хийх ажлаа дор хийн шүү. Хэрвээ та нар хийх ажилгүй байдгийн бол дэмий сэлгэцгүй сонио уншаа сууж ялдэгдэгсэн. Тэгэл тусэл нэг хөөрхөн тийм яатай дарга нар байсан. Би сүүлийн үеийн Алтан солбон дарга, инк хамглан дарга, баадаг дарга гэсэн залууд дарга нартай бол бас хамтарч сайхан урагшаа алгасан. Манай Бацэг дарга чинь бас нэлээд шаардлага өндөртэй тий. Тэгсэн хэрнээ бас нэлээд зарчимчтэй мундаг хүмүүс байсан. Төрөөхөн үед нь л одоо юм компьютер тооны машин гэж байсан битээ. Тийм байсангүй. Тэгэл гараараа шугамдаад одоо минь ч гэсэн тэрийгэ тавихгүй л байна шугамдах гээд. Ер нь тэгээ тийм мундаг нутаг орн хөл шороо минь бид нарыг тийм сайхан өгтөж аваад дээрээс нь тийм сайхан удирдлагууд хүлээж аваад бид нарыг ингээ юм сургасны ач хавьяагаар өнөөдөр хүртэл мэрэгжил маань голөгдохгүй бас бид нэг өөр хэмжээнд юм хийгээл явж байна. Тэгнэ гоо. Сайхан байсан. Энэ сайхан юмыг дурсгаж ярьж байгаа гоё юм. Сум орноос маань ийм одоо арга хэмжээ бас зохион байгуулж байгаамаа. Хуучин ажиллаж ирсэн хүмүүстэйгээ уулзаж сэтгэлийн яриулж одоо бас дурсамж түүх үлдээж байгаа юм. За ингээд дурсамж түүх үлдээх дурсамжийн нэгэн хэсэг болж энд сууж одоо бүгд сум орныхаа ард түмэн одоо энэ хүмүүстэйгээ ярилцж байгаадаа би баяртай. Тэгээ одоо бид 100 жилийн түүхийг бүгдээрээ аягүй сайхан бүтээхэд бол бүгд одоо 100 жилдээ урагшаа сэтгэл санаа нэгдэж, юм нэгдэлтэй цаашаагаа энэ зохион байгуулалт сайтаагаар бүх юмыг одоо үлдэх хэмжээгээр ч гэдэг юм уу ер нь өөрсөндөө тэр баярын 3 өдөр гэхгүйгээр аягүй сайхан 100 жилийн тэмдэглэх байгаа гэж сүүлийн залуу удирдлагууд болон сум орныхонтой найдаж байна. Тэгээд одоо энэ сум орны маань ард түмэн хааваа бүх хүмүүс бүгдээрээ сум орныхоо зунж сэтгэл нэгтэй зүтгэе гэж уриалж байна да. За баярлалаа. За одоогийн ярилцлаганд оролцсон танд баярлалаа. Таны цаашдын ажил амьдрал сайн сайхныг хүсье. Баярлалаа. Танд ч гэсэн сайн сайхныг хүсье. Яриад байвал одоо өнөөдөр 10 минут шидэн өдөр ярахаар дараа сайхан тухтай.